Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын Вэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв. Конторч одоо бас сайхан тогтчлолтой өшөө хийцэн мэн тэгээд. Тий одоо яг наагуул чинь хэдэн модельчуудад дахиад нэмэн шүү. Чи нөгөө юу анаах руу тушка. Сая ярин жоохон мах идсэн шүдний засар юу? Заваараад гарах чинь аш шугаал та. Юу? Чүдний мотор шүү дуухаас суугаад. Ингээл авчдаг шүү дээ. Бүтэхгүй. Ер нь их ба. Шүдэнсний мотор шүдээ ер нь авч болт юм. Юу шүдээ авдаг. Үгүй шүдээ юу нэг мах захыг ингээд чигчлэлт юу? Одоо тэгээд одоо олдохгүй бол одоо тэгэл зарим нэг тэгэл явж байгаа шүү дээ. Маань цаан чинь нэж одоо нэг харалт. Гэхдээ соёлтой орны усуд бол энэ нөгөө уц мацаар аваад байдаг тийм бас. Шүдний уцаар хань авд юм бэлээ. Тэгээд зарим нь одоо бас нэг юм угаадаг шингэнээр шүдэнд цэвэрлэлт юм шиг байлээ. Та хоёр нь хэр шүдтэй? Юу эрүүл байдлуу? Гэхдээ одоо ингээд ана хөдөөнийхэн чинь сайн шүдтэй нөхдөж одоо ингээд ясмасыг чинь хадж байгаа л ингээд тас татчихдаг шүү дээ. Би бол бас татчихсэн түүх байна. Шүд сайтай гэж. Тэрнээсээ болоод одоо ингээд бас энийг ингээд эндэлж ийсэн түүх байна. Шүдэг эмтэйсэн тал. Тийм ээ тий. Үгүй яг би ч бас нэг тэр ч одоо юу юм дээ 10 дугаар ангид багтаа нэг шүд авах болж ирсэн. Тэг шүдээ. Тий. Тэгээд шүд авах болж явах тэр үед нэг эмчэл тэгж лээсэн. За ингээд нөхөр минь нэг эрэхтнээ алдчихлаа штэ гэж надад хэлчихсэн. Би бас тэр үед нь шүд алдчих яхад эргэтэн багтаа. үгүй тэр чи эрэхтэн юм бэлээ. Эрэхтэн юм бэлээ. Одоо хүний биеийн одоо бас нэг одоо 32 шүд гэдэг чи бид нэр эрэхтний бас нэг чухал тоонд авч үзэхгүй бол бас болдгүй юм байна л дээ. Тэгээд цаашлаад эн чинь нөгөө цаана дахиад 32-ыг нэгийг алдчихаар дахиад 31-ийг хангалттай биш үү? Хангалттай биш үү. Ер нь одоо юу гэдгийг байглаасаа ингээ бүтээгдсэн юм нэг нь байхгүй болчихоор доголдоод эхэлчих юм л да ер нь. Одоо хазч мацхад ч юм хаяада тэр нөгөө байхгүй шүдний орон зайд халуун ч гэдэг юм хүйтэн ч юм орж ирэхэд жоохон бөөл мэдэрдэг ийм тал анзаардаг. Хоёр дөрөв шүд мэд чинь бүгд байдгүй. Бүгд байдгүй. За энэ шүд авах гэсэн үү? 3 4 шүд тэр нь байхгүй. Байхгүй юм. Үгүй яг хоёр нь авахулсан. Тэгээ нэг нь бол жоохон ингээд нэг жоохон хагарцсан тэг юм байдалтай л байна. Тийм үү. Харамсалтай шүү. Тэгээ үг нь ломбдуулах хэрэгтэй тэгээ. Одоо юм мэдж уухад эн чинь тэгээ бас төвөгтэй болж байгаа сүүл дээр. Тэгэхээр шүднээс би нэг юм сонсч байсан заяа. Шүднээс болж маш их өвчлөл бас үүсдэг гэсэн. Бие махбод зөвхөн шүдэндээ нөлөөлөхөөс гадна цаашаа эд эрэхтэн бие махбодод нөлөөлөе гэсэн. Тэгэхээр би одоо энэ шүдийг ер нь их чухалчилж үзээд. Гэхдээ манай нэвтрүүлэг дээр юу нэгтэй байж та шүдний дугаар юм байл уу? Орсон юм шүү дээ. Өнөөдөр чи бид чинь баг ингээд анх нэвтрүүлгээ эхлээд гурлаа эхэлж байхдаа нэг 5 6 жил болох баг шүдний дугаар ер нь ховор байсан юм. Ховор байсан биш үү. Тэгээ одоо яг одоо энэ нөгөө шүд ирүүл бол би ирүүл гэж одоо монголчууд ярьдэн шүү дээ. Энд чинь одоо чиний нөгөө төрөний асуусан юм байхгүй. Олон эрхтнүүдийг энэ шүд хамааралтай юу гэдэг асуултын хариулт бас байгаад байгаа байхгүй. Тэгээ бид одоо ингээд шүдний талаар та нэг сайхан яриад өгч. Би яг нэг гэхэд яг энэ шүдний чиглэлээр мэрэгчлээгүй шүү дээ. Мэрэгшил эзэмшиг байхгүй. Яг энэ чинь ингээд тусдаа нүүр амны салбарын ингээд шинжлэх ухаан өөр үл авчдаг. Ялангуяа одоо тэр шүд ирүүл ах уу гэсэн чиглэл. Яг шүд гэсэн чинь нэр яг энэ талаар жоохон мэдэж авмаар санагчлаа шүү. Тэгмээ санаж байна. Харин тий. Баг юу гэж бодож байна? Гэхдээ би бол нэвтрүүлэг талаас хараад байна. Одоо манай Монгол нэвтрүүлэгч нь одоо Монгол орны өнцөг болон бүрт гарч байгаа. Монгол орон даяар гарч байгаа. Тэгэхээр тэгж байгаа шүү. Өмнө нь хийжсэн нэвтрүүлэг дотор шүдний нэвтрүүлэг их бага байсан. Гэтэ нөгөө бага байдалтай ер нь ганц нэг л байсан байж магадгүй. Магадгүй тийм. Тэгэхээр гоё байх ч бас инээж минийхэд гоё л байл. Тэгэхээр ер нь би бас гэсэн шүү дээ. Иймэрхүү маягтай. Ийм нэвтрүүлгээр хийчихвэл ер нь зүгээр л инээд мод хийчихлээ. Тийм байж болох юм. Би юу яачи. Нэг эмч найз руугаа ич асуугаад үзье. За. Батмаа гэд манай нэг эмч найз байдгийг. Яг шүдний чиглэлээр тийм шүдний чиглэлээр мэрэгсэн. Сүүл тэр юунд хөдөөгөр энэ хүүхдүүдийн шүд үзээ яваад байна гэжсэн. Асуугаад хэдэ цадгасч. Ирэх болоо. Асууж үзье гинэ. Тий. Бүтээсэй. За тэгэхээр энэ хадлаар жоохон мэдээлэл авчихсан. Нарийн бас мэрэгжлийн эмч ирчүүл бас илүү байна уу? За сайн уу? Ажил сайн уу? Оо сайн. Юу? Гэ харин Бадмаа чамд жоохон зав байвал нэг юу манай контороор нэг ороод ирэж. Гэхдээ яг энэ нөгөө шүдний талаар мэдээлэл дээр жоохон гацчаад байна яг үнэндээ. Найз нь бол энэ дээр чинь яг мэрэгшээгүй шүү дээ. Тийм үү? Тий наад чинь нөгөө хуучин N22 дээр байгаа ба тий. За тэгвэл ороод ирж. За би чамд хүн гаргах.
Сайн уу? Үгүй сайн уу. За. Бид боролцсон байна уу ядмаач. За сайн байна та. Хөдөөгөр явсан. За сайн байна. Хөдөөгөр явж байгаа л. За. Ойрхон явж ирсэн чинь. Ойрхон явжсэн. Та биш гэж. Идээд. Идэ. За. Батмаас ажил тавтай юу? Тавтай. Манай хоёр таньц. За. Тушка гаш. Тэшка Батүлэг. Манай баг гэдэг. За Батүлэг. Яг бид нар ч нэг энэ эрүүл мэндийн хийгээд байгаа шүү дээ. Эрүүл мэндийн боловсрол авах чиглэлийг хийгээд байгаа. Өнгөд одоо яг нөгөө яг чиний нөгөө мэрэгжлийн юм дээр гацчихад байгаа байхгүй. Тэгээ одоо яг энэ чиглэл дээр бас бид нөгөө ер нь бид гурав өөрсдөө харьцуулсан чинь гуруулаад баг нэг шүдэ алдсан юм. Тий. Энэ баг гурыг алдсан гэдэг үү? Эргэцэн алдсан. Эргэтнээ алдсан гэдэг. Тэгээ одоо чи бас энэ яг энэ чиглэлээр ингээд бас хүмүүнлэгийн аяа хийгээд яваад байгаа шүү дээ. Ер нь зүгээр бид нарт яг энэ чиглэлийн бас ойлголтыг бүргээд энэ шүдний өвчлөлт Монголд ямар байна тий. Тэгээ шүдний өвчлөлтөөс хэрхэн сэргийлэх үү, яаж хамгаалах үү гэх юм. Энэ аргуудыг бас заах боломж юу вэ? Цаг завч ямар. За яг шүдний талын бүх төрлийн одоо нөгөө нэг агуулгын яриг хэлбэр нэг удаагийн нэвтрүүлэг нэг удаа нэг өнөөдөр суугаад таагуур тайлбарлаад өгөөсө барахгүй маш том сэдв байгаа. Тэгэхээр яг таагуурт өөрсдөө тулгамдаад байгаа асуудлаа бас надаас асуугаад явах юм бол илүү ойлгомжтой болох тийм. Бид гуравт гэдгээс идүүтэйгээр бас хүмүүстэй сонирхол бол бас байна тийм. Тэгээ ер нь бид гурав ч Монголын жишээ шүү дээ. Ер нь шүдэ алдчихсан ингээд тий шүдний өвчлөл гэдэг зүйл бас нэг нэрвэгдээд үдчихсэн юм байгаад шүү дээ. Тэгээ яг манай монголчуудын дунд энэ шүдний өвч ямар байгаа энэ талаар нь бас одоо ойлголтыг хэлээд. Тэгээ бид гураас өөр шүдэ алдсан хүмүүс юм гайвах уу тий. Ер нь их. Ихэнх. Ер нь бол яг энэ тал дээр нөгөө боловсралгүйгээсээ болоод шүд гэдэг зүйлийг зүгээр нэг ахуулцдаг гэдэг нэг ойлгомжтой. Тийм шүү дээ. Одоо нөгөө өвдлөө тэнгуут эмчилгээ хийхлээр үгүй ахуулчих. Яг тэгэхээр тэр хүн нөгөө шүдэ алдахыг нөгөө сул талын мэдхгүй байгаа учраас шууд ахуулцдаг. Бид нар үс тэгжсэн тийм шууд ахуулцдаг шүү дээ. Монгол улсын хэмжээнд яг том хүн дээр хийсэн судалгаанаас илүү хүүхэд дээр хийсэн судалгаанууд бол маш их байдаг. Миний хувьд бас өөрөө 17 оноос хойш ийм карт хүүхдүүдийн үтсэн картуудыг цуглуулад тэгээд сангийнхаа өрөөнд судалгаа хийгээд үзэхэд сая сүүлийн судалгаагаар 21 оны судалгаагаар хүүхдийн шүдний өвчлөлийн тархалт 96.6% байсан. Тэгэхээр дийлэн хүүхд ер нь шүдний өвчлөлтэй. Дийлэх 100 хүүхдийн харин тий 100 хүүхдийн одоо 90 гэх юм бол 4% нь эрүүл гэж тооцсон юм. 4% ч хүрэхгүй. Яа. Гүйлстэй хэцүү болж байгаа юм тий. Яг энэ асуудал болохоор бүр юм одоо нөгөө тахал махал гэд яриад байгаас илүү хүнд асуудал байхгүй. Яагаад тэгэхээр миний хувьд би өөрөө тэгэж боддог байхгүй. Хүүхдүүд бол бидний ирээдүй. Тэгээ тэнгууд чинь ийм амар өвчлөлттэй байгаа юм чинь бидний хойч үе ирээдүй яг бидний насан дээр ирээд юм эмнэлгээр явсан хүмүүс болох гэдэг байхгүй. Тэгэл бүх би энэ өвдсөн тий ингээл боловсралдаа биш эрүүл мэндэд мөнгө хураах юм болчиход байгаа. Тэгэхээр аюу хамгийн гол нь энэ дээрс би нэг юм ойлголоо. Хүүхдүүд бүр багаасаа гэдэг чинь бас их байл тий. Ер нь бол насжилт нь бүр улмал жоохон бол. Улмал жоохон залгаж. Улмал жоохон бол. Тэстэй хэцүү мэн тий. За тэгвэл энэ сэдвэр ямар вэ? Насанд хүрсэн хүмүүсийн ч гэсэн ялгаагүй. Эсэргээрээ бидний эмээ өвгөнөр харьцангуй гайгүй. сүн тий. Тэгээ одоо тэгвэл яа гэх юм те багийн маань юу гэж бодож байна энэ чиглэлээр. За энэ сэдвэр хэдүүлээ тэгвэл одоо манай нэвтрүүлэг маань өөрөө 21,365 сард хүрч байгаа. Тэгэхээр энэ талаар ард иргэдтэй за манай эмчи маань хэлсэн те өөрөө бол яг нэг нэвтрүүлгээр хөрөхгүй ч гэсэндээ ерөнхий бас асуугаад явчаа. Энэ цагтаа амжуулаад үзэгчтэй эрүүл мэндийн боловсрол олгоё. Тэ? Тэгвэл. За тэгээд хэрэгтэй. За сайн бацхан үзэгчтэй Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газартай хамтран бэлтгэн хүргэдэг бүх нийтийн эрүүл мэндийн боловсролд мэдлэг олгох зорилгоор энгийн ойлгомжтой тайлбарладаг Аюу ток шоуны маань сон шингийн дугаар хэлж байна. Үзэгч та бүхэн дэлгэцэндээ ойртон суугаарай. Манай нэвтрүүлгийн хувьд бол 8 настай болчраас 80 настай буурал хүртэл үзээд манай нэвтрүүлгийн бүх төрлийн мэдээллүүдийг бүрэн ойлгох боломжтой. За өнөөдрийн харин цоо шинхэн сэдэв бол бид хэд өнгө сая тохирлоо. Та бүхэн маань анзаарсан болов уу? Шүдний эрүүл мэндийн талаар орох гэж байна. За мөн дээрээс нь би энэ дээр нэг онцлог нэг зүйлийг хэлж юмчтэй. Манай нэвтрүүлэг бас өнөөдөр хүртэл баггүй олон жил явцсан тийм. Тэгэхээр энэ хугацаанд шүдний талаар эрүүл мэндийн мэдлэгийг бас их цөөн өгсөн байна. Тэгэхээр таны бас ирсэн юм дээр ерөнхий мэдлгүүдийг бас айлгах болгох их
бүхийг хичээгээрэй гэж хүсэж байна. За ингээд манай эмч маань ирсэн. Ай доктор маань Тушка маань бүгдээ эхлүүлээ тий. За тэгээ. За. Тэгээ гэж. Би яг юунаас эхлэх нь одоо яг мэдээж статистикийг бол бид нар одоо мэдчихлээ шүү дээ тий. Яг бодит юм аимшигтэй байгаа байна. Тэгэхээр би бид нар яагаад энэ шүдний төтөлийг ингэж хойшлуулсан гэхээр яг энийг нэг актер ач холбогдол өгөөг байхгүй. Яг нэг наг хэлэхэд. Одоо нөгөө зүрх рүүгөө бөөрөлгөө ингээд яриа явчихдаг. Тэнгүүд яг энэ сая Бадмаа эмчи маань одоо хэлж байгаагаар бол одоо бүх өвчний суурь нь одоо багаас нь энэтэй холбоотой байна гэж ярьж байна. Би түрүү нөгөө нэвтрүүлэг хэлжсэн дээр хөлдүүлсэн байна. Хэлсэн байна. Энэ сарвсалтай байна тийм. Тэгэхээр би юу айл та яг амны хүндий дотор маш олон төрлийн юм бактериуд байгаа. Маш олон төрлийн. За тэрнээс хамгийн хороо чанар өндөртэй гэдэг 11 төрлийн одоо бактери байдаг байхгүй юу? За тэр 11-ээс хамгийн буюу 2 төрлийн бактери байдаг. За энэ 2 төрлийнх нь болохоор Streptococcus mutans болон P. gingivalis гэдэг 2 бактери байдаг. За энэ 2 бактери яагаад хоруу чанартай гэдгийг бид нар молекул дээр тайлбарлаж өгөх таад. Оо за тэгээ. Тэгээ юу гэдэг тэр бактери биш үү тийм бадмаа. Тэр бактери чинь харж болох уу? Одоо тийм зураг морг шиг юм байгаа. Угсаа одоо чинь технологи хөгжсөн бүх юмыг л харж болох шүү дээ. Тэгвэл тэгээ тийм. Юу чиний зургийг чинь тавьчих тийм ээ бүгдээрээ. За энэ ч болохоор Streptococcus mutans гэдэг бактери маань. Mutans гэдэг нь юм уу тийм? Mutans одоо яг сайн харах юм бол нэг юм арай хөдөлгөөнтэй шар өнгөтэй харагдаж байгаа. Гүүгээд байгаа юу? Тийм үү. Одоо энэ хүний амны хүндийн доторх л одоо микроскопоор ингэж харагдаж байна уу? Тийм. Шүлснээс эн чинь бол биднэрт бол мэддэхгүй. Тийм. Шүлсэнд агуулгадж байгаа, буйлны завсар агуулгадж байгаа юм бактери байхгүй. Тийм. Зөв. Энийг бүр ингээд томруулаад харах юм бол яг нэг аалт шиг юм хөлтэй, тэмтгүүлтэй бактериуд байгаа. Нэг юм. Хоёр дахь бактери нь юу гэлээ? За, gingivalis. Gingivalis, P. gingivalis гэж байгаа. За, энэ нэг бужигнаад байгаа нь бол P. gingivalis. Энэ одоо шорош бужигнаад байгаа. Арцнаад байгаа юу? Хүний амны хүн дотор энэ чиний хэлээд байгаа энэ Streptococcus mutans гэсэн үү те? Нөгөөх нь P. gingivalis. P. gingivalis гэдэг энэ хоёр байдаг юм угаасаа. Энэ хоёр нь хоруу чанар хамгийн өндөртэй бактери. Энэ хоёр хоёулаа эцэг эхээс шууд хүүхдэд дамждаг. Тэгэхээр хүүхдийг нөгөө бага бахт нь үнсэх ч юм уу тэр хоол аягтай хоол өгөхдөө нөгөө амдаа оруулж хөргөчөөд өгдөг чинь энэ вирусыг өөрөө хүүхдэд дамжуулж байгаа. Хүчтэй. Тэгээд энэ хоёр маань яагаад бас хоруу чанараараа дээгүүр ороод байгаа гэхэлэр хүүхдийн шүд ургаагүй байхад буйлан дээр нь амьдрах чадвартай бактериуд байхгүй. Ургахыг хүлээгээд бийждэг. Тэгэхээр их багаас нь өгчдөг байх юм шүү. Хүүхдэд өөрсдөө эцэг эхчүүд маань. Тийм. Зүгээр л бэлгэлчихэж байгаа байхгүй тийм. Ямар харамсалтай бэ? Одоо бэлгэлчихэж байгаа гэж ярьж байгаа дээр яг энэ бактериудыг ээж аав нар хүүхдүүдтэй зүгээр ингээд бэлгэлчихэж байгаа. Ирээдүйд нь бүр том бэлэг бэлтэж байгаа байхгүй. Ямар? Жишээ нь энэ молекулыг нашлуулж байгаа. За энэ молекулд тайлбарлах юм. Манай нэг гоё бэлэг хүүхдүүдтэй өгж байгаа бэлгийг чинь тайлбарлая л та. Ямар бэлэг вэ? За мэдээж тарих муул байж таарах. Тарих бол хүний хамгийн чухал эрхтэн тийм. Тэгэл байх. За тэнгууд тархины шигдээс гэдэг зүйл байдаг. За ирээдүйд бид нэр хүүхдтэй энэ хоёр бактерийг өгснөөр миний хүүхд ирээдүйд тархины шигдээсээр тархины цус харалтаар өвдөж үзээрэй. За доошоо яваад улаан болоо, цагаан болоо, мөгөөрсөө болоо, хорт авдар гэж байдаг. За өрөвслүүд гэж энэ болгоныг бас өвдөж үзээрэй. За энийг нээхлээр нээч чи тий. Одоо эн чи манайх Тушка нээчээрээс. Ой зүрх нь яатсан Тушка. Зүрх яач уу? Зүрх байгааг өгчтэй энэ зүрхэд тэнд байсан шүү дээ. За зүрхний шигдээс. Тийм ээ. За зүрхний шигдээс. Зүрхний шигдээсээр насвараарай. Яа. Бөөрийн дутагдал ороод насаараа диализын аппаратанд очирлож амьдраарай. Диализын аппарат гэдэг маань өөрөө бас нэг олдоц аягүй ховор хүмүүс аягүй их очролдог ийм аппарат. За уушигны хорт авдруудаар өвчлөөрэй. За ходоод нойр булчирхай, түрүү булчирхай, сав энэ бүх төрлийн хорт авдраар өвчлөөрэй гэд бид нар энэ бактерийг хүүхдэд бэлгэлдэг. Яг бэлгэлнэ гэдгийг үзэгч маань одоо ёгт утгаар нь л ойлгоорой тий. Тэгэхгүй бас яжсан ёгт утгаар нь. Гэхдээ энэ маань юу гэж хэлэх гээд байна гэдгээр нөгөө талдаа айдсыг төрүүлж байгаа юм л да. Бэлэг гэдэг талаас нь. Энэ болохоор би яагаад бэлэг гэж нэрлэдэг гэхлээр энэ бактериудыг зүгээр шүдийн угааснаар эднэрийг арилгах боломжтой байхгүй. Шүдийн угаагаагүйгээсээ залхуурснараа энэ бактериуд амд нь үүсээд байгаа. Тэгэхээр ээж аав нар өөрсдөө шүдийн угаахгүй за өнөөдөр унтчих тийм. Тэгээд өглөө осонгууд тийм за цэцэрлэгтээ яв сургуультай яв. Тэгээд эсвэл өөрсдөө угаачих гэдэг. Хүүхэд хизээч өөрөө зөв угаачдаггүй.
Тэгээд ийм нэг жоохон жижигхэн юмн дээр хайхрамжгүй хандсанараа магадгүй 20-25 жилийн дараа хүүхдтэй миний саяны хэлсэдгээр хүчнүүдийг бэлгэлж гэнэ гэсэн. Яагаад ингэж юм гэхээр яг энэ болгон дээр нөгөө судалгаа хийсэн байдаг. Одоо яг зүрхний шигтээсээр нас орсон хүн дээр задлан шинжилгээ хийж үзэхэд нөгөө нэг Streptococcus mutans гэдэг бактери маань агуулгдчих. Гарч ирж илээ. Зүрхний одоо хаана орчих вэ бактери нь? Бактери нь Дотор талд нь гадна талд нь? дотор талд нь мэдээж судасны анаар дамжина гэсэн. Аа Тэнгүүд дотор энэ талд нь юм тий. энэ хоёр бактерийн хороо чанараараа нэгт орж байгаа нь P-gingival байна. Яагаад тэгэхээр Streptococcus mutans гэдэг маань одоо шүд цоороод бүр өрөвсөл үүсээд ингэсний дараа бие эрхтэн системээр тархадаг. Энэ P-gingival буюу нөгөө буйлны өрөвсөл үүсгээд байгаа энэ бактери маань өөрөө судасны ханыг шууд нэвтрэх чадвартай. Тэгэхээр их эртнээс нутгчдаг байна. Судасны ханыг нэвчээд одоо бүр тэр махиас юмд нь шингэх нь шүү дээ. Судас руу шууд ороод бүх биеэр тархадаг. Ямар амир юм бэ? Тэг би нэг өдөр шүдөө угаахгүй хончоод тэр одоо тэр магадгүй манай хүүхд ч юм уу шүдөө угаахгүй хонолцоход тэр шууд шүдэн цорог байсан ч ингэж орчих юм. Тийм, нэг өдөрт үүсэхгүй л те. Тэр P-gingival гэдэг бактери маань эцэг ихээс найз нөхдөөс шүлсний замаар оё нөгөө одоо тоглоомоор ч юм уу халбгаар дамждаг юм юу. Тийм ээ. Одоо энийг бас манай үзэгчид бас хүмүүс харж байгаа. Тэгээд яг одоо нөгөө нэг хэсэг яг энийг үг нь бол одоо анхааруулж хэлжсэн шүү дээ. Хүүхдтэй баг хоёртоо. Ер нь бол өөр хүнд үнсүүлэхэж байл. А дээрээс нь мөн тэгээ хоол ундаа нэг амаа халбгаар бити өг. Өөрийнхөө амнаас бити дамжуул хүүхдийг ер нь ам хавцаа энэ төр бол бүр огт үнсэж болохгүй гэсэн тийм. Үг нь анхааруулдаг. Уул нь анхааруулдаг. Гэхдээ нөгөө л нэг хайхрамжгүй зам. Тийм байна. За, фэгэлтэй. Гэтэ аимшигтэй сонсогч чинь энэ олон саяны хэлсэн тэр бүх өвчлөл ирээдүйд үүсэх бүх өвчлүүд ердөө хүүхдийг баг бахаас нь энэ вирус шүдийн угаагаагүй. Энэ чинь вирус биш үстэй. Бактери гэж байна. Бас ялгаатай. Ялгаатай байх тийм. Тэнгүүд одоо түрүүн би хэлсэнчлэн нөгөө ирээдүй маань хүүхдээ одоо өнөөдөр та хүүхдийн шүдийг угаахаасаа залхуурж байгаа бол ирээдүйд нь боловсралтын зориулж мөнгө биш, эрүүл мэндэд эмнэлэгт очрлох мөнгөний цуглуулж эхэллээ. Яа, наачаас ямар актер уу. Одоо зүгээр яг би ингээ анзаарч юм л дээ би чинь дотрын чиглэл юм ч үү дээ. Тэгэхээр ингээд энэ зүрхний өвчлөл ингээл одоо Монгол 50000 хүн жилд нас орж юм л юм те. Бөөрийн дутагдлаар ичнээн одоо 100 хүн ингээл энэ нэгдүгээр эмнэлэг хэдийн юм очрлол байж шин. Тэгээ нөгөө хор тавдрууд ч юм байна. Бидэнд болохоор ярихт бол энэ чи одоо олон ийм амьдралын буруу юм аяг таргалт маргалт гэж яриад байдаг. Гэтэл одоогийн шинжилгээ ухаан дээр бас эн чинь нөгөө хүүхэд байх үеэс эксүлээд ингээд энэ шүдний замын энэ P-gingivalis гэдгээс болж энэ зүрхний одоо шигдээс гэдэг юм асуудал үүсч байгаа юм шүү. Энэ болгоноос одоо нөгөө барилгын фундамыг хэр сайн тавина төдөж нэм өндөр гой байшин болгохтой адилхан энэ өвчлөлийн суурийг бид нар бүр бага наснаас нь тавина. За дээхэн үед бол яг бага насны 4, 2, за нэг 3, 4 настай хүүхдэд бол юм чулуу гэдэг, шүдний чулуу гэдэг юм бүр огт байдаггүйсэн. Яг таад анзаардаг бол нэг том бас эдэр насны хүмүүст л нэг чулуу үүсдэг тий. Тамхи татдаг. Яг нэг тамхи татхлаар чулуу үүсдэг гэдэг нэг ойлголттой байсан бол одоо 3-таа ч 4-таа ч бүх хүмүүс чулуу байдаг болчихсон. 3-таа хүүхдэд үүсэж байгаа шалтгаан бас л эцэг эхээс дамжсан. За энийг чулуу гэдэг зүйлийг бас ярихдаа амар амархнаар ярив. Бид нэр хоол идэн шүдний гадаргуу дээр нөгөө юм юу үсдэг. Өнгөр гэж зүйл үсдэг. Ингээ хусахлаар ингээ хусагддаг. За тэнгууд бидний шүлс чинь өөрөө маш их эрдэс бодис агуулсан юм зүйл. Шүлсээрээ эрдэсчээд хатуу болоод чулуу өсчдөг. За энэ хатуу болсон чулуун дээр нөгөө P-gingivalis буюу бактери маань үрчиж идэг. Давхар бүр суурь нь болж идэг юм байна шүү дээ. Тэгэл эн чинь чулуу байна гэдэг маань тулгуурлын өрөвсөл буюу буйлны өрөвсөл байна. Тэгээд ерөнхий биеэр тархал юм байна гэсэн. Яг энэ хэсгийг эцэгчүүд маш сайн дахиж үзэх хэрэгтэй. Тийм байна. Саяны тэр өвчлүүдийг бүр сонсож бүр мэдрээд одоо хүүхдтэй л тий. Би яг энэ дээр чи нэг жоохон акцент хийж бодоод байна л да. Одоо тэнд нэг би нэг юу одоо шүдний нэг мүлээж байгаа юм. Тэгээ бас энэ манайхан чи нөгөө ард түмэн чи нөгөө юмыг чи одоо юу гэх юм эмнэлгийн болон одоо тий нарийн энэ төвхтэй зүйлийг чи ойлгох айгу тийм төвхтэй байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бид нар аль болох энгийн ярьж ижил ойлгох гэж би бодоод нэг яг эдэн молежууд дээр маань ингээд бас хараад байгаа юм л та. Тэгэхээр би энийг чи нөгөө нэг яагаад ингээд шууд зогсоочихгүй цаашаа нөгөө юм руу явчихгүй байна гэхээр энэ зүрх бөөр гэдэг энэ олон эрхтнүүд чинь энэ амин чухал эрхтнүүд чинь энэ шүднээс болоод байна гэдэг чинь ингээд шууд хайчмаар байна л та. Тэгэхээр яг одоо энэ жишээлбэл энэ бөөрийн дутагдлаар жишээлбэл одоо манай нэмлэгүүдэд бол диализад ингээд ойшролж юм барьж юм ингээд эрүүл бөөртэй хүн баг байхад хэцүү биш үү? Харахад бол яхаагаар харахад дандаа нэг үрсэлтэй байна тэр гэж. Тэгэхээр энэ бөөрийн одоо энэ давхаргуудын хаана тэр нөгөө нэг аюултай юу чинь орж нөлөөлөд байгаа юм бэ? За ерөнхийдөө бол ингээд энэ ч одоо ингээд харахад тийм бүх биеэр тарахад
Энэ болохоор Pingenius гэдэг бактери маань өөрөө судасны ханаар дайм судасны ханыг нэвчээд шууд одоо цусны урсгал руу ордог гэсэн. Цусны урсгал руу орчихлоор ерөнхийдөө яг тэр хэсэгт нь сууна гэсэн юм байхгүй. Тэр чигт нийтээрэл бүх нийтээ бүх үеэр тийм. Бүх хэсгээр таарна гэсэн. Яа. Тэгэхээр тэгээд тэр болгоны чинь эмчлэх ямар ч боломж байх. Ямар тэнэмтгэ бактери. Тэнэгтэй. Ер нь тэгээд Нэг газар тогтчих шалтгаан. цусны эргэлт рүү орно гэдэг бол одоо ерөнхийдөө бол юу гэдэг юм бэ бүх эргэтэн системийг гэмтэж байгаа гэхээр шүд эрүүл бол бие эрүүл гэж энэ үг одоо яалчгүй орж ирж байна л да. Би бас яг шүдний эмч болсноос хойш л энэ үгийг ингэж ойлгоо. Тий, яг тий. Одоо бид нар за ерөөсөө ойлголоо. Одоо нэг юу гэдгийг тэр нөгөө негатив бактериас болдгийм байна гэж бодлоо. Тэнгүүд энэ бактерийг одоо нэгд явах магадгүй эцэг эхээс ингэ авцсан байл гэж бодъё л доо тий. Одоо магадгүй юу гэдгийг мэдэхгүй байж гад. Тэгвэл энэ одоо авцсан тохиолдолд бид нар яаж энэ шүдийг ер нь арчилж цэвэрлэж ингэж явах хэвтэй юм тий. Одоо яавал сэргийлэх юм гэдэг. Энэ талаас нь ярил яаж. Тэгээ ерөнхийдөө сэргийлэх гэдэг зүйл маань одоо шүд угаалт. Шүд угаалт мэрэгжлийн эмчдэр тогтмол очиж үзүүлэх. Яг цаг хугацаанд нь тогтмол очиж хяналтанд байна гэсэн үг нэгсэн. За Streptococcus mutans гэдэг бактери маань өөрөө цоорсон шүдэн дээр байрлаж байгаа учраас цоорсон шүдийг бүгдийг нэмчлүүлэх. Цоорсон шүд тойлд байгаа дөө. Надад байгаа. Байгаа юм. Байгаа. Оо одоо энэ шүдний эмч ирсэн үндэл хэл. Үнэн л хэл үзэн шүү дээ одоо тэгээд. Одоо үзэн шүү. Үзэх юм. Тэгвэл байгаа. Тэгвэл байна. За тэгэл юуник хувьд болохоор Pingenius буюу буулны өрөвсөл буюу тулгуур эдийн өрөвслийг бол ийм одоо бүр том эмчилгээ хийгддэг. Одоо нэг юм цогц эмчилгээ хийгдчих зүгээр болдог. Тэрнээс бол нэг удаа эмнэлэг дээр очиж цэвэрлүүлээд ч юм уу ингээд ямар нэг Хүн өөрөө шүдэ байгаа ч зүгээр байхгүй тийм. Заавалчгүй мэрэгжлийн цэвэрлэгээ хийлгэх нь мэрэгжлийн эмчээр чулуугаа түлхэх нь цэвэрлэгээ хийлгэх нь давхар бэлтгэл хэрэглэнэ. Бас ийм уух юм уу? Ийм биш. Яг амны хүндэд хэрэглэдэг оо шиг. Одоо энэ надад дэлхийд дахиндаа яг тулгуур эдийн өрөвсөл болон буулны өрөвслийн шинж тэмдгийг дардаг гэл гэдэг байхгүй. Тэрнээс яг энэ бактерит нь хүрч үйлчлдэг бэлтгэлийг Монгол эрдэмтэн Зохиосон. Вау тий. Жинжита гэдэг бүр батлагдсан. Тийм, гам доктор Базар Архичаа гэдэг доктор. За бас баяр үгүй тий. Мундаг байж шүү Өчөлтөө шүү дээ тий. дээ. Энийг одоо монголчууд ингээд зохиогоод энийг юу гэдэг дэлхий дээр ингээд хөлөвшөрсөн үү? Тийм. Яг тэр нарийн ширээ юмний бол мэдэхгүй байна. Ямар ч байсан бүх нөгөө нэг одоо авах хэвээр бүх юм. Үр дүнгөө өгөөд эхэлсэн. Үр дүнгуудээ миний хувьд бол би баг эмч болсон цагаас хойш хүмүүстэй зөвлөж байгаа. Маш үрцэнтэй. Одоо хүртэл би хүмүүстэй зөвлөдөг. Тэрнээс бол надаа одоо нөгөө миний үйлчлүүлэгч үр дүнгөөсөн бол би дахиад цаашаа зөвлөх. Шинж чанарын дарна гэсэн тийм. Тийм, шинж тэмдгийг дарна. Дээрэс нь энэ бактерийг гол нь устгах. Гол нь устгах. Тийм Pingenius устгах юм шүү дээ. Pingenius-ийг устгадаг. Яг нөгөө одоо үзэгчд бол сая нэлээ айцтай явж байгаа. Эцэг эхчүүд бол битэдийг үзэж явах та айцтай. За яах вэ? Би хүүхдтэй өгцөн байх вэ гэдэг. Тэгээ яг н айцтай явж байгаа сая энэ дээр ингээд Монгол эрдэмтэн бүр тэр тусмаа зохиосон эмчилгээний бас нэг арга барил юм байна. Гингүүт одоо баярлж байгаа байхгүй. Тэгээ тайвширлыг болсон байгаа. Тэрийг одоо бид нар ингээд юу гэдгийг оншилгоо хийж байгаа шүү дээ. Бид нар шиг уушиг өдөр эдгээр харна гэдэг шиг. Тэхийн тул тэр бактери байна уугүй юу гэдгийг өөрөө мэдэх боломж байхгүй зү. Шүдний эмчнэр бол хараад мэднэ. Шүдний эмчнэр биднээс тийм. Буулны өрөвсөлтэй байна уу, чулуу үссэн байна уу гэдгээс хараад мэднэ. Одоо бид нар ч баг одоо үнрээр намны үнрээр за нэг энэ хүн чинь юм байна. Энэ багцааны гэдэг. Бараг үнэтэй Баг ингээд өөдөөс нь инээнгүүд энэ хөрч юм. Энэ ам эвгүй үнэртэй хүмүүст бас энэ бактери байхыг үсэхгүй. Тийм, энэ Pingenius гэдэг бактери чинь нөгөө буулны өрөвсөл үүсгээд байгаа. Буулны өрөвсөл гэдэг зүйл маань амны хүндийн одоо нөгөө муухай үнрийн гол зүйл нэ. Тэгвэл тэр шалтгаан эколог хүмүүс надад асууж байсан байхгүй. Шүдний биш л гэхдээ нэг ам юм үгээр байна. Ходоод муу юм болов уу гэдэг надад асуусан. Эхлээд амнаас эвгүй өнөртэй тахмал мэдээ шүдний эмнэлэг дээр очино. Цоорсон шүд байна уу? За эсвэл далийн мөрөөр ургаж байгаа шүд байна уу? Лом хуучин одоо ломнууд завсар зайтай байгаад голоор нь юм ороод өмхөрөөд байна уу? За эсвэл буулны өрөвсөл байгаад энэ Pingenius гэдэг бактери байгаад ингээд үнэр ялгаруулад байна уу? Хил өнгөртөө байна уу? За энэ бүгд амны хүндий дотор ямар нэг асуудалгүй байх юм бол цаашлаад нөгөө эргэтэн системийн асуудалтай байж болно шүү дээ. Яг үнэ. Шууд ходоодын дурандуул гэж хэлэхгүй нэ шүү дээ. Тэгээ заавал эхлээд шүдний эмчийн хяналтанд ороод тэр нэг шалгуулчаад тэгээд дараа нь ямар амны үндэд асуудалгүй байх юм бол цаашаа явж болно гэсэн.
Бас энийг бас мэдэхгүй байхгүй хүмүүс чинь. Ходоод л яриад байдаг. Чиний ходоо чинь зүгээр үү гэдэг. Тэгэхээр шүдэн доторхын нэрсээ авч хэлцэхгүй. Нөгөө шүдийг бид нэг юм ингээл алгасаал яваад шиг байна. Тийм. Ер нь. Шүд угаахыг хүмүүс бүгдээрээ мэднэ. Тийм. Сайхан шүдэ ингээл Бүгд мэднэ. Тэгэнгүүт яг нөгөө техникийн дагуу зөв угаах гэхэлэр хүмүүс ингээд юу техник яа амар хэцүүтэй сайзаа 45 градусын алуу бариад тэгээд оогоо ямар яа гэ бүр ингээд толгойн ингээд өөртөө эргүүлчихдэг байхгүй. Тэнгүүтээ амар их бодонгот цацлал амар ядаргаатай байна гэдэг. Тэнгүүтээ ингээд угаачдаг. Тэр техникээр нугаадаг юм уу? Мэдхгүй тэгэл ээж авын техник л уламжлагдаж үлдсэн. Бага хоёр дэше доошоо тэгэл ингээл дотор гадна гээл тэгээд ингээд тэнч бас угаагаас гадна минут болчих шин. Нөгөө юм бичиг байдаг шүү дээ. Ядаж доор хаяж доотлон 2 минут угаагаараа гэдэг тий. Зарим хүмүүс нэг яарахтаа нэг 20 30 секунд ингэчэл гараа авчдаг шүү дээ. бүр болохгүй дагаа ам байж. Хальт өнөргүй л байв гэж бодлоо тий. Өнөргүй л байв. Хаяад энэ нөгөө тийч харагдав. Тий, ер нь бол маа тушка их дутуугаа. Цаазаа өсвөл Гараараа. Мэдэн тэгж мэдэж байгаа. Мэргэжлийн шүдний юмсны хажууд ийм ярьж бас. Яагаад Бодит юм шиг байгаа. За би та гураас яг нэг асуулт асууя. Та гурав яг үннээр хариулна шүү дээ. Шүдээ угаахдаа яг юу хэрэгэлдэг вэ? Юу хэрэгэлдэг вэ? Шүдний сой зоогоол хэрэгэлдэг юм. За чи шүдээ угаахтаа яг үннээр за би шүдний сойз ус ус энэ хөөе нэг юм мэдчихэж шиг байна. За тэгвэл шүдний сойз ус заавал нэг юм нэмэндээ юу нэг болж байхгүй. За тэгвэл та гурав биш үү? Өнөөдрийг хүртэл амны хөндийнхөө зөвхөн 30%-ийг л цэвэрлсэн байна. Яг энэ хоёр зүйлийг хэрэглэснээрээ л Тийм. тэгэхээр юу өөр нэмж байна? Амар хар та гурав баг угаахгүйсэн ч болно. Тийм 30% цэвэрлж байна гэсэн. Харин тэгэхээр өөр нэмж юу баха бол? Шууд хариулт байгаа. За сонсоо. Үзэгч маань бас яг ер нь зарим хүмүүс үзэгч маань ч гэсэнтэй бас бид гурав тэгж хариулчлаа. Үзэгчд бас төстэй хариулт хийсэн ч гэж магадгүй. За тэгвэл одоо яг энэ 5-ыг сонс. За энэ 5 бүтээгдэхүүнийг хэрэгжилж ийж амны хөндийн 93-аас 96 орчим хувь цэвэрлэгддэг. За энд нь мэдээж орно. За сойз орно. Хил цэвэрлэгч орно. Шүдний утас орно. Ам зайлагч орно. Яг энэ 5 цаг бүтээгдэхүүн. Гэхдээ яг бид гурыг бодвол илүү хэрэгэлдэг хүмүүс байгаа л да. Бага. Та гуравт одоо яг энэ 5-ыг ингээ хийсэн чинь амар төвөгтэй санагдаж байна уу? Амар их санагдаж байна. хэцүү санагдаж нэрээ. Мэдхгүй юм. Йоо энэ айдо тэр наадын уцаадаг доо. Гадны уцаараа ингээд ингэж яах юм. Хэл цэвэрлэгч чи ашигладаг юм. Хэл цэвэрлэгч манай өвөө ашигладаг. За аюу сони мэлгүй. Манай өвөө ашигладаг байсан. За дээр хүн шүү дээ. Хэл цэвэрлэгчтэй ингээд ингэж нэг цэвэрлээд өнгөрийг ингээ хэлэн дээр өнгөрөө ингээ гаргадаг хосдог. Чи сойзоор ингэчдэг юм уу? Үгүй. Би сойзороо хэлээ бид нар тэгдэг юм. Тэгэхээр тэр нөлөөлөх юм уу? Нөлөөлнө. Тэгвэл би сойзороо ингэдэг шүү дээ. Гэхдээ хэл цэвэрлэгч тусдаа байвал бас зүгээр. Ялгаагүй. Ялгаагүй. Тийм ялгаагүй. Цэвэрлдэг юм. За ядаж 3 юм байна. За тэгэхээр энийг бол хүмүүсийг хөвшил болгох хэрэгтэй. Тийм хөвшил болгоно. Гэхдээ энэ 5 юмыг зөв дараалтаар хэрэглэнэ. Тэгэхгүй бас болох. Бас хэцүү. Энд байна. Эндээс харуул яаж. Хүн дээр хүлээж аваарай. Тэгэхгүй яг ингээд нэг 5 гэхлээр хүмүүст амар их тоо сонсогдоод тэгмээ зөв дараалал гэхлээр ингээд манай монголчууд юу амар залхуу шүү дээ. Үгүй ээ. Одоо сүүлдээ ийм байна. За бүр хөжлөө юм чинь. Ингээд урт пост уншиж чадхаа байсантай адилхан за. Урт пост уншиж чадхаа байсантай адилхан ингээд санхүү толгой шаад өөр юм явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр шүдэн дээр ингээд зэвсгүүдээ гаргаж бүгдийг тавьгаад эхнээс нь за зөв дараалал ингээ явж ивэл нөгөө бүр өдөр нь дуусах гэдэг юм шиг санагдаж байна. Өдөр бараг дуусах гэдэг те. Юу тэгсэн нөгөө ажил эхлэх гэдэг дарга цэрэг гэдэг хуруу аппарат гэдэг. Явуулан 5 минут юм шиг байна шүү дээ. Энэ 5 зүйлийг гурлаач гэсэн гоё ингээ идэвхтэй сонсож байгаа. Гурлаач гэсэн яг ингээ зөв. За тэгвэл яг эмчээсээ одоо үзэгч маань яг л хариултыг хүлээж байгаа. Ямар дараалал яаж? За тийм. Мэдээж эхлээд оос ойзороо бүх шүднийхэн гадаргууг угаана. Эхлээд. Одоо тий? Сойз байна тий? За энэ сойз бол энэ амны хүндийн энэ шүдэн дээр яг таарч. За. За тэгэнгүүт бид нар энэ дээр нөгөө зөв угаахыг би бас заадаг ч. Зөв угаах техникийг. За. Мэдээж авмаар л шүү. Техник гэдэг маань зүгээр л хөндлөн угаахаа болцоход тэр техник. Оо, ийм амрах юм уу? Амар. Зүгээр босоо чиглэлээр болон дуурах хөдөлгөөнөөр угаахад энэ техник байна. Зөв угаах. Одоо ингэж угаахаар яагаад болдгоо юм? Ингэж угаахлаар за бид нар энэ буйлыг хараад ингээд угаагаад ахлаар энэ буйлаа гимтээгээд буйл дээшээ шамраад за та нар тэгвэл нэг
нэг юм салхи ингээд синк хийгээл эсвэл нэг хаяада хүүтийн муухлаар янг хийгээл. Яг тийм. За энэ болохоор зарим хазгаар юм. тийм. Гурлаа шүдний асуудалтай гур байсан юм шүү. Энэ болохоор шүдээ буруу угааснаас болоод шүдний нөө нэг даалт авах хэвээр хэсэг буудлын дээшээ шамраад ил гараад ирсэн болохоор нөгөө бүх мэдрэл цочроод өвдөд байдаг. Тэгэхээр Бөөл гэдэг чи одоо энэ шүү дээ Тийм, тий. бөөл. Энийг энэ ч одоо бас нэг шүдний хэдэн үе бүгэлж байгаа сте. тийм. Одоо ингээд бид нэр ингээд л угаагаад тэгэхээр арьсаа ч гэсэн ингээд үрээд ахаж нөгөө шархлаа шүү дээ. Тэрнтэй адилхан буйл маань хүртэл шархлаад буйл идгэхдээ дээшээ ингээд шамарч идэг. Доотлын буйл доошоогоо ингээд шамарч идэг. Хизээч дээшээ ургадаггүй. Энэ тэгчгээр буцаж хэвэн байдаг байхгүй. Тэгэл яг л дээш болоод идэг. Тэгэхээр бол ингэж одоо хөндлөн чиглэлээр угаахгүй байхад л энэ шүдний За энэ бол 20-тай зөв болчихсон. техник болчихж байгаа. Оо за тийм Амархан. Тийм байна. Нөгөө нэг техник гэдэг үг нь айгүй хэцүү үг болох Тийм тийм яг хүмүүс айгүй Оросоос хүн сонсож дээр ирсэн нэг тийм өнгөд зүр хүн байгаа. дээр хүлээж аваад байдаг. Ер нь бол энэ тэр ч одоо ямар жижиг юм. За Жохон ингэж угаагаад Тэгээд дээшээ доош. ингэж угаа. дээш явах. Дандаа юм. За одоо энэ чинь л яста тархиндаа баг. Дээшээ. Авчих. Дээшээ доош. Бүгдээ ч гэсэн дэлхийн биш Тийм, тийм яг өөрсдөө биш гэсэн тийм. За тэгвэл бид нэр дийлэн хүмүүс маань эхлээ шүдээ угаахаас өмнө утас хэргэлцдэг байхгүй юу? За хэдүүлээ эхлээ уцаа хэргэлчлээ. Тэнгүүд шүдээ ингээд угаахлаар шүдний энэ төвгөр гадаргуу дээр байгаа нөгөө өнгөрүүт чинь буцаад энэ завсар руу орчдөг. Тэгэхээр нөгөө утас хэргэлсэн ямар ч нэмэргүй болчдөг. Тэгэхээр уцыг угаасны дараа юм. Шүдээ угаагаад шүдээ маш сайн угаасныхаа дараа уцаа хэрэглээд бүх шүднийхаа завсар зайг сайхан цэвэрлээд за тэгээд амаа ангаалгаад хилээ сойзорож угааж болно. Эсвэл нөгөө тусгай хил цэвэрлэгчээр ч угааж болно. За хилээ дийлэн хүмүүс угааж чаддгүй. Огдөг. Огдөг. Угаа болгонд огдөг шүү дээ. Аха. Огх нь бол хэвийн үзэгдлөө. Хэвийн үзэгдэл. Хэвийн үү. Хэвийн гэхдээ нөгөө хит хүчлээд байгаа болохоор нөгөө би физиологч нөгөө нэг эсрэг үйлдэл үзүүлээд Өөрийгөө цэвэрлэх. Бар боолж юм. Бид нар бүр зүгээр цэвэрлэх гэж домогддог юм байна дөө. За тэгэхээр хилээ бид нар яаж угааж сурах вэ гэхээр үзүүрээс нь эхэлж байгаа. Эхний өдрөө зөвхөн үзүүр хэсгээ угаачих. эхний өдрөө. Оо за. За хоёр дахь өдрөөс нь жоохон хойшлуулчих. За. За гурав дахь өдрөөс нь дахиад хойшлуулаад ингээд тасгана гэсэн үг. Тэгэхгүй шууд ингээд хоошоо нугаацлаар тэр нөө ойгоод ингээд бүр өөрт хэцүү байгаад байна. За ингээд хилээ угаасан. За хилээ угаачихлаар бид нар шүдээ угаагаад хилээ угаацсан. Тэнгүүд амны үндий дотор чи энэс гадна буйл, салст, жавж байгаа. Дутуулчихлаа шүү дээ. Дутуул. Энэ хэдэн минут угаах юм? Нэг минут нэр байна уу? Шүдээ угаах. Миний хувьд бол заавал минут заах дурггүй. За. Ер нь бол яг одоо энэ зөв техникийн дагуу шүднийхэн бүх гадаргууд хүрээд угааж чадхал юм бол та хэдэн минутанд угааж чадчих тэр чинь. Тэг хүн янз бүр шүү Хүн дээ. янз бүр. Тийм шүү дээ. Настай хүн угаан, залуу хүн угаан, хүүхэд угаан янз бүрийн минут хугацаатай байгаа. Тэгэхээр яг л юм хөндлөн ийм чиглэлээр угаахгүй бол бүх шүдний гадаргуугаа зөв техникээр угааж чадхал юм бол тэр угаалт. Яг эн чинь зөв үлж байгаа хгүй. Тухайн өөртөө сэтгэл нь болцсон гэдэг хэмжээ. Тэгэхгүй болохоор нөгөө яг 2 минут болцсон гэхээ дутууч өнгөрөөж магадгүй. Би 2 минут угаацсан. Гэтэ хамгийн гол нь нөгөө нэг техникээр шүү дээ. Манайхаа. Тий. Дээрээс доош. Басаа юм уу? Дээрээс доош. Эргүүлэх юм тий. Уцаа хэргэлцсэн. Уцаа хэргэлцсэн, хилээ цэвэрлсэн шүдээ угаацсан. За тэгэхээр үлдсэн завж олон одоо нөгөө буйл хэсэг болохоор ам зайлагчаар цэвэрлсэн. Ийм юм За байдаг тий. тэнгууд хүмүүс болохоор энэ утас болон ам зайлагч хоёр дээр нөгөө айгу буруу ойлголцтой байхгүй юу? Нөгөө жамцтай устаа ус, содтой ус, тамад ийм Орлох гэдэг нь үү? байхад чинь заавал ийм юмд мөнгө үрж яах юм бэ? За тэнгууд энэ Утас бол 0 утас байж болно. тий оёдлын утас байна. Өдөөнийхэн өдөөний манай залуучууд бол ингэж байгаа шүү дээ. Ерөөсө шүдэнд нь ингэж махцах орчих юм бол орныхоо дэлхээс аваад. Морины дэлэн цаашаа бай бас. Тэр болохгүй. Тийм үү? Мэдгүй. За тэгээд одоо нөгөө шүдэн тий чигчлүүр ийм юмнууд байх чинь бас ийм юмд мөнгө үрж яах юм бэ гэж. Энд л эннийх нь яг давуу тал нь. За харин хэлэх гэж байна. Энэ ам зайлагч ингэн буюу энэ маань өөрөө үжилгүүжүүлэх үйлчилгээтэй байдаг. Үжилгүүжүүлэгч дээрэс нь нөгөө нэг ариутгах үйлчилгээтэй. Үжилгүүлэх гэдэг яг ариутгах гэсэн үг одоо. нэг нэм бактерийг устгах үйлдэлтэй гэсэн үг. Оо. Амны хүндэд байгаа байрлал одоо нэм бактерийг устгах үйлчилгээтэй. Дээрэс нь муухай амттай. үгүй Зүгээр ингэ. Энэ үл амьдралаа хийж үзээгүй байгаа манай хүн. Аль би үзье да. Тэгээд энэ дараа нь бол байсан. Хөөстэй юм шин сав. тий хөөстэй. За тэнгууд шүдний утасны хувьд болохоор зүгээр нөгөө нэг оёдлын утас болон нөгөө
чигчлүүрээр цэвэрлэхээр буйл нөгөө яг түрүүнийх шиг гимтээ дээшээ ингээд шамарчдаг. А яагаад энэ шүдний утсаа гэхэлэр шүдний утас маань өөрөө одоо ингээд харахад яг нэг утас шиг байгаа ч гэсэн өөрөө нөгөө нэг маш олон юм нарийнх утаснаас бүрдсэн ийм технологиор хийгдсэн байна. Яг бүр наривчлаг микроскопоор харуул тий. За. Энэ өөрөө шүдний нөгөө буйлны завсар ингэж гулгаж ороод тийм хавтгаа байгаа. Гулгаж ороод тэгээд буцаж татхад ингээ хумигдаад тэгээд гарч ирдэг. Одоо нөгөө буйлны завсар байгаа нөгөө нэг өнгөрийг ингэж хавчиж авдаг гэсэн. Хавчиж аваад доош нь татдаг. Тийм биш. Одоо энийг ингээ яг яасан чинь нэг ийм олж ирэх үү юм шүү дээ. Нэг л одоо бодсон юм болов. Би нэг нөгөө хэрэглэж яхад ингээд нөгөө нэг таслахад хүртэл хэцүү. Энд тасрахтаа хүртэл хэцүү. Айгүй нарийн ингээд толбостой байдаг байхгүй юу? Тийм болохоор бид нар зүгээр нэг муу IT уцаар биш. Зориулт юм чинь өөр технологи ухаалаг байхгүй юу бүх юм. Тэгээд гол нь буйлыг гимтэхгүй. Тийм байна. Тэрүүгээрээ да. Тэгээд нөгөө нэг мэдээж юутай одоо буйл гимтэхгүй, буйлны завсрыг цэвэрлэх юм юутай бэлэн. Энэ зарим нь ийм утас нөгөө гаа maaтай байдаг шүү дээ. Нэг гоё өнгөртэй ч лүү тий. Бүгд тийм ба. Тэгээ би хэрэгж үзчихсэн хүний хувьд. Одоо яг энэ шүдээ ингээ угааж шээ. Тэнгуү чи эхний нөгөө нэг аюу штэ нөгөө шүдний шүдний сойц хоёр дээр нэг юм алдаа гардаг штэ. Жишээлбэл одоо сойц оол зарим ч одоо гадуурын шидтэй. Миний хар бол жоохон сойц нэг амар яриад штэ. Тэгээд одоо энийг юу гэж үзэж байна? Томхон ширүү өстэй байвал болж байгаа. Тэг том ширүүний сойц одоо наа чи бол миний хэрэгдээ сойц харагч байна. Эсвэл нэг зарим ингэж ширүү бол арай нэг том. Миний шүдэн жоохон хатуухан сойцл зүгээр тийм. Гэлтэй ирдэг ч юм уу тийм. Энэ ширүү бас өөр юм яриад байгаа. Тэгэхээр та ердөөс нь яг хүмүүсийг нийтлэг одоо хүн янз бүр л байгаа. Тэгэхээр та нэг нийт нь юу гэж үү? За нийтэд нь болохоор энэ бол за яг ийм амны хүндийтэй хүн бол нэлийн одоо баг үлэмж битэн болох гэдэг байна шүү дээ. Тийм мэдээж муулаач шүү дээ. Муулаач тийм. Тэгэхээр энэ муулаач нь энэ сойц баг томдож байна. Жижигхэн сойц томдож байна. За энэ болохоор хүний үүдэн хоёр шүд байдаг тийм. Үүдэн хоёр шүдтэй тэнцүү сойзоор угааж иж шүдний бүх гадаргуунд хүрдэг. За тиймүүд бид нар сойзнууд өөрсдөө яг сойзны тийм нөгөө нэг одоо уутных нь арталт medium, soft, hard гэсэн юм гурван тэмдэглэл байгаа. Яг олж харж чадах юм бол сойзны зүгээр шууд сонгоод авчдаг шүү дээ тийм ээ. Арталт нь одоо энэ чинь нөгөө юм гаднаа арталтай нэг юм кордон нэг юм тийм. За тиймүүд яадаг гэхэлэр hard гэдэг тэмдэглэлтэй за одоо яг энэ сойзнууд юм. Хатуу юм уу? Хатуу. Яг одоо бидний хэлдэг энэ сойзнууд маань портез буюу хиймэл шүд угаадаг сойзнууд. Оо, тэгэхээр чи бид нар ч одоо хиймэл шүд угаадаг сойзоо сойж байна. Одоо ороо авчид сойзоо гаргаж шидчихээ юм шүү дээ. Юу гэсэн юм бэ? Энэ ч тийм чи бүгд хиймэл шүднийх юм уу? Тийм, хиймэл шүд угаадаг. Одоо нөгөө яг ийм хатуу өстэй сойзнууд чинь шүдний пааланг ингээд зураад идэг байхгүй. Гимтэйгээд. Ер нь тийм магадaltaй. Одоо ингээд гарч ирээ. Тийм. Бай одоо хотлоо яриад яах вэ? Тийм үнэ хэлээ гэж. Чи бөөлөл гэмтээд байдаг. Яг би ч засгардаг. Үнэ хэлж. Хотлоо яриад яах вэ? За тэнгүүтээ яг энгийн одоо нөгөө ямарваа нэг амны хүнд өвчлөлгүй байх юм бол медиум тэмдэглэгээтэй сойзор байна. Медиум. Буйлнаас цус гарамтгай одоо яг тулгуур эдийн өрөвсөлтэй байгаа ийм хүмүүс бол soft гэдгээр байна. Аа. Тэгэхээр арыг нь ихлэ сайн хаар тий. Тийм. Medium, soft, hard. Тэгээд эсвэл нөгөө юунасаа худалдааны зөвлөхөөсөө бас асуучих жолно шүү дээ. За тийм тий. Бас дэлгүүрийн худалдагч энэ яг юу нэ за мэдгүй гэж бас хэцүүтэй яг мэдгүй шүү дээ. Тэгэхээр би түрүүн энэ гайхлалт энд одоо уртлын хоёр шүдэн дээр ингээд энэ маань баг таарах хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэнгүүд энэ чинь шив миний энэ уртлын энэ дөрөв дээр баг дөрвөн шүдэн дээр таарад байгаа байхгүй юу? Том байх тусмаа зүгээр үү. Тэнгүүд ч одоо ингээд дөрвөн шүдийн зэрэг ингээд угаах биш. Хоёр хоёроор угаах хэрэгтэй мэй гэсэн үг үү? Тий. Одоо наа чи ингээд энэ дээр болохоор яг зөв угаагдаад байгаа байхгүй юу? Яг энэ аманд бол энэ сайд таарад байгаа. Энэ таарч байгаа мутант байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд угаахлаар одоо ийм дөрвөн шүдэн дээр ингээд амсаа одоо ийм л юм байна л та. Яг уртлын хоёрдоо таарсан жижиг л байх хэрэгтэй байна. Энэ яг баг энэ юм байна. За ингээд хараарай. Ингээд харахлаар бол угаагаад байна шүү дээ. Тийм байна. Ингээд харахлаар нөгөө нэг шүд маань өөрөө юм арч буюу юм ном хэлбэртэй байгаа даа. Тийм ном хэлбэртэй. Тэнгүүд ингээд зах хэсгээр нь хүрэхгүй байгаа даахгүй. Тэнгүүд нөгөө оо маань хөөсрөөд бүх шүдний гадаргуу дээр орчихлоо бүгд угаагдчихлаа. Угаасаа нэг оочо аманд ороод ингээл сингнэл нэг цэвэрхэн мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Яг үүндээ өнгөр арилаг үлээд байгаа. Тэгэхээр аль болох жижигхэн сайзаар угааж иж. Энэ яаж вэ? Энэ жижиг. За энэ бол бүр яг стандарт сайз. Юу вэ? Наач хүүхдээ сайз юм уу? Үгүй том үнэ сайз. Хүүхдээ л аа. Зөв сайз гэдэг. Хүүхдийн хэрэг бүр жижиг байх. Бидний хувьд яг ийм сайзаар угаах хэрэгтэй. Яг үүдэн хоёр шүдтэй тэнцүү. Яг таарч байна тий. Одоо чи шийдэл энийг өөр угаадаг уу?
Энэ болохоор миний үзүүлэлтээс ер нь зүгээр яг иймэрхүү хэмжээтэй сойзоор. Тийм иймэрхүү юм. Яг энэ үсний ямар байх вэ? За энэний үс болохоор юм нөгөө нэг ширхэг юм үснээсээ үзүүртээ ингэ салаалцсан юм үстэй. Зөөлн бас. Тийм. Энэ болохоор медиум. Одоо яг ингэж үзэр юм. Ингэж үзэхэд аюу зөөлн хатуу юм л тий. Софт гэхлээр бүр энэс зөөлөн байхгүй юу? Софт нь ямар хүн зөөлдөг? Тэгэхээр Буулийн өрөвсөл. өрөвсөлтэй хүнд софтыг зөөлдөг юм аа. Жирийн хүнд бол яг энэ яг медиум бол яг хоёр шүднэрээс харахад яг энэ бол стандарт юм. За тэнгууд энэ маань өөрөө шүдний бүх гадаргууд ир хурц цэвэрлэгддэг гэсэн. Тэгэхээр хоёр-хоёроор нь ингээд юу нь явал зүгээр. За бид нар тэгээд яг энэ хүү шүдний яг энэ талыг нь баг энэ чи баг тал нь л баг начаалдаг шүү дээ. Тэгвэл ингэчээ л та. Энийг наваад энэ хэдэн үснүүдийг хайчлаа. Тэгж болохгүй шүү дээ. Яг энэ бид нар энэ сойзон дээр одоо жишээлбэл энийг айгүй олон маргаан байдаг тэр бүх асуудлыг бол манай Бадаман шилжлээ шүү дээ. Тэгээд энэ жижигхэн сойзоор ингээд бидний дээш доош угаах ингээд тойр гэдлгөө хийхэд чинь айгүй тийм тохиромжтой Тохиромжтой. Яг үнэ. жижиг юм байна тий. Яг үнэ. Тэгээд ийм сойзын дэлгүүр айгүй ховор харагддаг байхгүй. Тийм. Тэгээ манай доотлын дэлгүүр рүү орлоо ийм сойз хайгаад байхгүй байгаа хэдэн байдаг. Тэгэхээр би за эндээс авах байлгаа гарах хэрэгтэй байна. Энэ нөгөө хаар Тийм дутч юм байна. байна. За яг тийм ээ. Тэгж Зөвийг хайх хэрэгтэй байна. Өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд гэхдээ бас яг ийм хэрнээ урт талынх нь хэсгүүдтэй нь чийсэн хэллээ шүү дээ. Нэг ширхгээс нь 10 сална гэж гэх шиг боллоо шүү дээ. Тэгвэл энэний нэг ширхэг нь үзүр дээр ийм 10 жижигхэн ширхэг байна. Юм байна тий. Энийг одоо жигээ харах болно. Энэ болохоор яг нөгөө нэг одоо яг тухайн брендийн нэг онцлог нь баггүй энэ сойзны. Тэрнээс зүгээр нэг юм үстэй ингээл яг адилхан байж болно. Заавалчгүй ингээд 10 салсан гэхгүй. Зүгээр одоо нэг авчирсан байгаа нь энэ байгаа. Аль болох жижиг гэнсэн шалтгаалаа тий. Шүдэндээ тохируулаа хэрэглэнэ шүү. За тэгвэл бид хэд ердөөсөө эндээс нэг шийдэл олчлоо бас тий. Сойзныхоо зөв сойзоо сонгох юу гарцаа харчлаа тий. Жижигхэн сойз байх хэрэгтэй. Жижигхэн сойз байх хэрэгтэй байна. Оогоо одоо ярих үү. За тийм. Энийг бас нэг юм хэлчихье. За тийм. Сойз өөрөө та нарын сойз тэгдэг үү ингээд дэлбэлдэг үү? Өө ер нь Цэцэг шиг болчихлоо. Нөгөө ингээд өө гэж. яг тийм шүдний эмч асууж ин л та тэгээ үннээ л хэлхээс дэлбэлсэн байгаа тий. Танаа гэрийн сойзтэй борж ирсэн байна. Борж ирсэн. За тэр Тэр удаа хэрэгэлдэг хийдэг юм уу те? Мэдгүй шүү. Сайд дэлбэлж ийна гэдэг маань хэдүүлээ бүр хитрхи хүч гаргаад байна гэсэн үг. Ингээд Тэгтээ шүдээ ингэж нөгөө нэг тааж байгаа. гурван сойзороо хитрхи хүчтэй. Химийн шүдний сойзороо. Бүр нөгөө хаар тэгээд Одоо бидийг үзэж байгаа гэр бүлүүд бүгдээрээ дотроо сойзоор барьсан сууж байгаа. Айгуул бол Тэгж ямар сан гурван чи асуудалтай нөхдөд байна. Гэтэ яг хаа энэ чи сураад авч ин Маргал ихэнх нь хэмэл шүдний сойзоор яаж байгаа шүү. Дэлгүүр чинь тийм байгаад байгаа юм чинь. За. Тэгэхээр ингээд сайд маань дэлбэлж ийна гэдэг маань хитрхи хүчээр тэгээд ийм хөндлөн чиглэлээр угаагаад байна гэдгийг чи хэлэрэл байна. Хөндлөн угаах хүстэй. Одоо нөгөө зөв угаах техникийг бид нар заасан байгаа. Дээрээс доошоо дээшээ доошоо. энэ сойзуудыг хэр удаа ашигладаг юм? За дэлбэлээд ах юм бол дэлбэлэнгүүтэнд хаях хэрэгтэй. Ядаж юу? Тийм ядаж. Дэлбэлэхгүй ах юм бол 3 сартаа заавалчгүй нэг удаа. 3 сар. Ер нь бол стандарт нь 3 сар. 3 сартаа нэг удаа. Одоо чи 2 удаа ашиглаж байна. За дэлбэлүүлээ. Янз бүр. Тэргээс яг санахгүй. Чи сайн дарж угааж байгаа би чи нэг 2 сар болоод дэлбэлүүлж байгаа. За тэгээ яг өшөө бас нарийн байгаль ах. Гэхдээ нөгөө бид чинь нэвтрүүлгийн хугацаатай учраас одоо оорогоо орё тий. За тэгээ оороо орё. Оороо ороход болохоор миний нэг зөвлөдөг юм болохоор эмнэлэгт очоод эмчтэр очоод танд яг ямар одоо төрлийн оо хэрэгтэй байна гэдгээ эмчээсээ зөвлөгөө авсны дараа оогоо сонгох илүү өргөдөлтэй. Ханиад чинь вирусын гаралтай нь бактерийн гаралтай нь гэдэгтэй адилхан онцлуулах юм уу гэхлээ. Тийм, онцлуулна. Яг тэгэхээр том хүний хувьд чинь одоо шүдээ цайруулах шаардлагатай байна уу? Эсвэл хит мэдрэгшилтэй байна уу? Эсвэл буйлны өрөвсөлттэй байна уу? Амны эвгүй үнрээ дарахаар байна уу гэдэг ингээд маш олон төрлийн оноод байгаа байхгүй. Шалтгаанаа эхэлж олж ич. Тийм, шалтгаанаа олж ич шинж тэмдэгээ дарах зорилттой аваа сонгоно. Тэгэхгүй чи ер нь дийлэх хүмүүс өө тэр аягүй сайн гэсэн, өө тэр сайн гэсэн нэг юм амны яриагаар аваа сонгоод. Хүүхдүүд бол одоо хүүхдүүд бол өөж байгаа тэгэл оогоо авчдаг. Өөрсдөө нөгөө хүүхдүүд чинь бол одоо өөрсдөө нөгөө мөнгө гаргаад захин застуулж байгаа боломжгүй хүүхдүүд бол эцэг эхээ хэрглэж байгааг л авч байгаа шүү дээ. Тэр чинь утгагүй болчихин тий. Энд чинь нэг асуудал алдаа гараад ирлээ шүү дээ. За яг одоо манай нөгөө хүмүүс чинь доороос л дэлгүүрээс л шүдний оогоо авч байгаа шүү дээ. Нөгөө заавал бүгд нөгөө нэг шүдний эмчтэр очиж оогоо аавна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэгвэл ер нь өөрсдөнд нь хандаад л гэдэг. За иймэрхүү зэргийн оог хэрэгжээвэл ядаж нэг дунджаар нэг гайгүй. Эсвэл тэр шүднийхээ оны тим юм анхаарчих гэдэг чинь. За ерөнхийдөө бол миний одоо нөгөө хүмүүстэй хэлдэг нь оон дотроо ширхэгтэй байх юм бол хизээж битгий угааж аваа гэж зөвлөдөг.
оон Ширхэгтэй. дотроо Тэгээ ширхэлтэй. ийм юутэй байдаг шүү дээ. Тэгээ ийм Нэг жоохон ширхэгтэй байдаг шүү дээ. Байдаг тий. Тэрийг битүү угаач. Тийм. Тэр нь Яа тэгэхээр та гурав одоо нэг юм хав хар гоё машин төсөлтөө За. шив шин. Тэр машины чинь би очиод ингээ элсээр ингээ будгийг ингээ өөсө сарап болголоо гадна бодгийн тий. За. Яг тэрэн шиг Пааланг маань одоо ингэж оо. тэнгууд шүдний паалн тийм зураас үсээд гимтэл үүсэх тусмаа цоорлон явах процесс. Тийм оо байдаг шүү дээ. Гэхдээ яагаад тийм оо гаргаад байна тий? Бас өнтө болохгүй шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг өнгөр ихтэй хүмүүст. Яг зориулт нь бол бас тийш өөр байгаад байдаг тий. Бас. Гэтэ 7 хоногт нэгээс 2 удаа л угаах зорилттой. Тэрүүгээр бид нэр Өдөр болго өдөрт 2 удаа. Өглөө ороод угаа. Тийм ээ. Одоо энэ би нэг үзлээлтэй гэсэн. Энэ өдөр бас нэг юм жоох өнгөр шиг юу шиг ч юм уу. Яг ингээд үзэхлээр Мэдэгдэн. Наач бол гайг байх шүү. энэ бол зүгээр. Гайгүй тий. За ямар ч байсан эхлээд хэдүүлээ бол тийм дотроо ширхтээ угааж болохгүй юм байна шүү. Дотроо шигтэй. Өөртөө л оогоо гаргаж үзээд гарын дээр ингээд ширхэг байвал болохгүй. тэнгүүр угаадаг төрлийн юм бол байна тийм. Тэрийг эмчээс зөвлөгөө авах. Эмчээс зөвлөгөө авч. За тэгээд нөгөө саяны хэлсэн оонууд дээр нөгөө яг одоо зүгээр нэг тодорхой мэдээлэл өгөхээр таны шууд хэрвээ нөгөө салхин цээгдэг, халуун хүүтийн юм идэж уухад ингээд жоохон өвддөг тий мэдэрдэг. Ийм байх юм бол та sensitive гэдэг бичгтээ буюу хит мэдрэгчлийн эсрэг оог сонгож байгаа. Тэр нь яг он дээр байдаг. Он дээр байгаа. Тэрийг сонгох юм шүү дээ. Яг ийм хүмүүс саяны хэлсэн эмчээс. За, буулнаас тань байнга жоохон шүдэ угаах толон цус гардаг, амнаас чинь жоохон эвгүй үнэр үнэртдэг, өнгөр тогтдог. Ийм байх юм бол буулны өрөвслийн эсрэг хэрэглэнэ. Тэр нь бас бичээтэй Бас байгаа. бичээтэй байгаа. За. За, тэгэнгүүтээ шүдэ цайруулах хүсэлтэй бол яг цайруулах байгаа хэрэглэнэ. Тийм. Гэтэ хит мэдрэгчлээ хүмүүс цайруулах хэрэглээд тэгээ бүр хит мэдрэгчлээ болчихсон. Яг Тэгэхээр энэ заавалжгүй эмч дээр очиж зөвлөгөө авч хэрэглээ. тэгэхээр л эмчтэр очих хэрэгтэй болж таардаг. Тийм байна, тийм байна. Бид нар ч нөгөө нэг энэ амар гоё цариулдаг гэдэг юмыг нэг номерт барьдаг байхгүй юу? Тийм, За яг тийм. нэг Цагаан наагүй шүттэй иргэн тойрныхан надаас Нэг наагууш, нэг нуугүй хэлэхэд. нэг нуугүй хэлдэг. Тий. Тэгэхээр зүгээр л цариулдаг төрлийн юмыг аягүй сайн гэдэг ойлгоцсон. Тэгтэл нөгөө тэр дунд чинь нөгөө мэдрэгшил халуун хүүдэн янз бүрийн сингних янгных гэдэг зөвөр мэдхгүй хүн Өнгөртөө өнгөргүй цариулдаг гэсэн оогоор хэрэглөө тэгэл бүр бодоолох. Тийм, бүр хит мэдрэгчлээ. Би бас саяхан бас нэг такси нэг ягта цариулдаг чиглэлээд яг хуу цайрайлгаа юм шиг мэдрэл төрөөд байгаа. Тэгэнгүүт бас нэг яг тийм нэг миний энэ хэсгийн нэг араан дээр л жоохон сигэт байгаа шиг мэдрэл төрөөд байсан. Тэнгэр угаад ахаар л. Тэгэхээр бас энийг нь сонгож бас явахын тулд заавал шүдээ үзүүлэх хэрэгтэй байна. Тийм, эхлээд онцлуулад тэгээд өөрсдөө тохирсныгоо хэрэглэнэ гэсэн үг. За. Тань дээр юу ингээд яг ингээд оогоо хэрэглээ, сойз хэрэглээ гэл ингээд хүмүүс ихэрх үү? Ирнэ тий. Миний хувьд яг нэг гол баримтлагдаг зарчим нь болохоор хүний шүдийг үзэж байхад хүн амаа ангаацсан. Надтай бол ямар нэгэн юм conversation үүсгэх боломжгүй байгаа. Гэхдээ тэр хүний чих сонсож байгаа болохоор би үзэж байгаа 1 цаг байна уу 2 цагийн хугацаанд тэр хүнд яг энэ мэдээлэлээ бүгдийг нөхөйг боддог байхгүй юу? Хүн болгонд өгдөг шүү дээ. хүн Хүн болгоо өөр. Тийм, тэгээд одоо ийм хоёлаа ийм оо сонгох хэрэгтэй, ийм сойд сонгох хэрэгтэй, ингүүл ингэ шүү гэдэг нэг ийм үднэс. Тэгэхээр над дээр ирж байгаа хүмүүс яг гарахтаа бол яг зөв оо зөв сойдоо сонгоод сураад гардаг. Оо ямар гоё. Тий. Тэгэхээр нөгөө би бас танд баяр хүрмэн ягаад тэгэхээр өнөөдөр хүртэл 7 жилийн хугацаанд ажиллахдаа маш олон хүнтэй ажилласан байгаа шүү дээ. Тийм баг. Тэгэхээр маш олон хүнд бас нэг амны эрүүл мэндийн төлөө тий бас олон сайхан зөвлөгөөнүүдийг өгсөн л байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс маань бүгдээрээ л одоо сайхан амны ариун цэврийн хангаа явж байгаа шүү дээ мэдээж тий. За хэдүүлээ дарааллаар эвчээд их дараалтай юм биш үү? Одоо оогоо сонгохоо бид нар ажиллаа. Юугаа сойзоо сонгох зөв угаах техникээр тэр нэр он тэр нэр нэг өчүүхэн багыг тусаах хэрэгтэй юм уу? Хийх хэрэгтэй юм уу? За энэ Ажлын яагаад их байсан дээр л. Тий одоо бид нар ч нэг тийм байдаг шүү дээ. Их байх юм уу, бага байх юм уу гэдэг. одоо их үеж ам дөрөн отоо байвал Ам дөрөн отоо гэж үл ачгүй сайхан цэвэрлэж явна шүү дээ. Заооны артал дээр бас тэмдэглэгээнүүд байдаг. ppm гэдэг тэмдэглэг байгаа. ppm гэдэг нь фторын агуулмжийг нэгж нь байгаа. За. За том хүний онд болохоор фторын агуулмж нь 1000-аас 1500 ppm агуулмжтай байгаа. За тэнгууд хүүхдийнх дээр болохоор 0-оос 500 ppm-ийн агуулмжтай байгаа. За энэ болохоор нөгөө нэг оогоо сойзон дээр их вэ нүү бага вэ нүү тавьж байгаа гэдэг байгаа шүү дээ. Эднэр маань юугаар ялгаатай гэхээр өөрөө хөөсөрж иж нөгөө нэг юм фторын нийлэгчлэлт нь явагддаг байхгүй. Тэнгүүд их оо тавьчихлаар нэг их хөөсөрдгөө зүгээр шүдний гадаргууд ингээ гулсаад идэг байхгүй. Тэгэхээр хөөс үүсч нөгөө фторын нийлэгчлэлт явагдаж чадахгүй юм гэсэн. Зөв. Тэгэхээр аль болох бага тавьж иж маш сайн хөөсрөөд хөөсрөх тусмаа шүдэн дээр фторын нийлэгчлэлт нь илүү явагдана гэсэн. Тэгэхээр ус бах хийх ёстой гэсэн үг ам руугаа. Үгүй, сойзон оргоод
эхлээд сойзон оргоод тэгээд оогоо маш бага хэмжээтэй тавиад тэгээд хөөсрүүлнэ. Тэр нэг бага орсонгоо л сайн хөөсрөх хэрэгтэй юм байна шүү дээ гол. Угсаа яг хийгээд үзээрэй. Их хоо ингээд нялаатлан тавьж аваад ингээд хөөсрүүлэх гээд үзэр нэг хахтар хөөсрөхгүй зүгээр юм шүдний чин гадаргуу дээр юм гөлгөр юм гадаргуу үсчин. Тэгээд нэг хөөсөрч өгөхгүй тийм заавараад идэг. Айл болох жижигхэн жоохон тусаах юм бол ийм одоо нөгөө сэрэг хөөс гэх юм уу? Сэрэг хөөс үүсдэг. Сэрэг хөөс үүсэх тусмаа хэмжих юм байна. Ашиг тустай ч юм. Тэгээд нөгөө зөв сойдс нь бол бас бүр гоё хөөсрүүлнэ үү? Тийм. Энэ сойдснуудаас жижиг тэгээ зөөлөв. Манай энэ одоо эдгэрч одоо моног мутантууд одоо би үзээд байгаа шүү дээ. Эдний хажууд энэ жижиг нь бүр гоё хөөсрүүлэх нэ шүү дээ. Ер нь Яг нөгөө зориултын л яг Ер нь хэдлээ юу ячмаар юм шиг. Хүүхдийн сойз аваад. Тийм би тэгдэг байхгүй ээж аав нар та нар үнэхээр юм жижиг сойзонд итгэхгүй байх юм бол хүүхдийн сойз аваад өөрийнхөө шүднийг угаагаад үзээрэй гэж хэлдэг. Тэнгүүд өөрийн сойзоор угаасан хүүхдийн сойзоор угаасан нь илүү нөгөө нэг цэвэрлэгддэг. Тэгээд шүдээ угаасныхаа дараа хилнийхээ үзүүрээр шүднийхээ бүх гадаргууг ингээд тэмтрээд үзнэ. За ингээд тэмтрээд үзэхэд гөлгөр та нарт цэвэрхэн мэдрэгдэжэвэл окей. Нэг юм барцгартай тэгээд нэг юм эвгүй байдэн шүү дээ. Үлдэцтэй. Тийм байх юм бол дахиад угаарай. Оо за. Ингээд өөртөө мэдчих биш угаа сайн. Тэгээ ер нь яг өөрөө өөрийгөө л мэдээ сонсоод явах нь. Тийм. За би энэ нэг шүдний утсан дээр одоо нэг төгсөлтний юм асууч чинь бид нар чинь ингээд шүдээ ингээд хоол идсэн дараа ингээд утсаар ингээд just хаяад ингээд цусмас ингээд гардаг юм байгаа шүү дээ. Эсвэл ингээд хорсох ч юм уу. Тэгээд энэ шүдний утсыг зөв хэрэглэнэ гэсэн бол ер нь байдгүй яах вэ? Шүдний утсыг хэрэглэхдээ шүднийхээ ханыг дагуулж оруулдаг. Тэгэхгүй хүмүүс нөгөө ингээд хүчээр ингээд шууд бойл руугаа ингээд жагаад одоо жигд ороосон хүчээр явуулна шүү дээ. Тэгэхээр энийг барьж авах уу? Тэгээ. Энэ гэхдээ нөгөө завсаргүй болохоор Тийм биш тийм. Яг одоо ингээд энэ завсраар шүдээ ингээд налуулж оруулна гэсэн. Тэгэхгүй шууд ингээд чигээр нь оруулах ороосон ч юм уу тийм. Бойлаа гимтэйгээд цус гараад. Энэ нэстэ ямар гоё мэдээлэл вэ? Тэгэхээр яг ингээд голд нь байж байгаа налуулаад гулгуулаа оруулна шүү дээ. Одоо гол энэ шүдээ цэвэрлэх гэж байгаа бол завсар нь хилээ нааш нь татж байгаа дээшлүүлнэ гэсэн. Энэ цаадлын шүдээ цэвэрлэх гэж байгаа бол завсар нь хийгээд цааш нь татж байгаа дээш нь болно. Тэгэхгүй бол шууд бойл руугаа юу? Тийм, бойлаа гэмтэй гэдэг. Бойлаа гэмтэх юм уу эсвэл хоол ундаа буцаагаа бойл руу хийнэ гэсэн үг үү? Бойл руугаа ингэ хийхгүй. Бойлны завсар орсон юмаа бүрэн авч чадахгүй гэсэн. Зөв. Би тэнд нэг хэдэн бүтээгдэхүүн бэлдсэн байгаа. Тэн дээр Бадманч маань нэрний ягаад аль нь сайн те? Намайг дайлах гэж байгаа юм байна. Юм яриад гэж байна. Гэхдээ Бадманч жимсээ зэвчтэй те? Жимс. Би чи нөгөө Бадманч тайлбарлачаад тэгээ идчихгүй. шууд бас эднийг бас хамаагүй муу сайн гэдгийг мэдэхгүй болоо л гэж байгаа юм. Тэгэхээр энэ дээр бас нэг одоо яг аль нь сайн, аль нь хүүхдийн шүд, хүний шүдэн дээр муу болоод байна гэдгийг хэлвэл зүгээр. Би яг ойлгохдоо жихэр их муу гэж сонссон. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн үргэлжлэв. За яг саяныхаа яриаг үргэлжлүүлэхээр дээр үеийн хүн идж байгаа юмтай холбоотой гэж байгаа шүү дээ. Тэнгүүд манай эмээ өвгөнөрийн үед эдгээр чихрнүүд маш ховор байсан. Ховор байсан. За дээрэс нь юмыг буталж иддэггүй гэсэн. Одоо буталж иддэггүй. Тийм. Одоогийн хүүхдүүд болохоор нөгөө бүх юмыг миксертэй төгчдөг. Махын ч гэсэн миксертэй л. Тэгээл юм зүгээр юм нэг гулсуулж уудаг юмнууд. Уудаг болгож хөнгөн болгож. За тэнгүүд ааруул сүү одоо цагаан эдийн бүгдээрээ кальц агуулгаддаг бол бүгдээрээ сайн мэднэ. Энэ маань тодорхой хэмжээгээр нөлөөтэй ч гэсэн хатуу ааруул, хатуу ээзгийн маань өөрөө шүдний гадаргууг цэвэрлдэг байсан. Бидний эмээ өвгийн үед ч гэсэн одоо яг ийм 5 бүтээгдэхүүн байгаагүй л байхгүй тийм. Яг Монгол улсад бол тийм зүгээр нэг бараг сардаа нэг удаа шүдээ угаавал их юм байсан. Тэнгүүд тэр хүмүүсийн шүднэд одоо хүртэл яагаад бүтнээрээ байгаад байгаа гэхэлэр нөгөө идж байгаа ааруултай, ээзгийтэй мах цулгааж зажил идж байгаа таалбартай. За эдгээр маань нөгөө нэг бутрахлаараа шүдний гадаргууг цэвэрлээд байгаа хөө нөгөө өнгөрийг адилгаад байгаа гэсэн. За тэгээд кальцийн агуулмжтай эслэгтэй учраас шүүлс ялгаруулалтыг сайжруулдаг. Ер нь бол шүүлс ялгаруулалт сайтай хүний амны хүндийг бас аягүй цэвэрхэн байдаг. Өөрийгөө жоохон цэвэрлээд яваад. Байдаг гэсэн. Энэ бас аягүй чухал ойлголт болчихлоо л доо. Хатуу юмыг тэгээд бутардаг гэж ярьж штэ тийм. Ингээл ааруул ингээ хатуу очоод бутрах үедээ
Шүдэг угааж идэх. жижиг хэсгүүд болоод нөгөө амны үндийг цэвэрлээд идэв. Цэвэрлээд байсан байна шүү дээ. Шүдний оогүй байсан үед шүдэд тэр одоо. Тэгээд танаа өвөө мөөч айгуу сайн шүддээсэн чи надыг хэлжсэн шүү дээ. Тийм. Манай ууч нь 60-д гартлаа ингээд нөгөө нэг бүхэн байсан өөрөө. Тэгээ шүдээ баян ингээд зуудаг ингээд өглөө ороод ингээд зуудаг. Тэгээд бас хатуу юм хийддэг. Бүх шүд нь яг өөрийнхөө 60-д гарсан мөртлөө зүгээр. Бүр цав цагаан шүү бүр онцлоо хэлчих. Ямар сони тий. Тэгэхээр энэ сонин ч яг хоо энэ чинь шалтгаан тайлбарыг одоо ингээд баднаам чинь хэлчихэж байгаа юм. За тэнгууд дээр үед тэгэхээр айгүй онцгой юм байна. Тэгээд бидний эмээ өвөгийн үед маань гажиг байгаагүй. Гажиг байгаагүй. Шүдний гажиг. тэр чинь гажиг гэдэг болсон. Одоо нөгөө нэг тэр үед одоо нөгөө хэлбэр хийцээ. Тийм хэлбэрийн Уруу зуруу ургах, далийн морийг хургах. Тийм багшралдаж ургах ч юм уу тийм байгаагүй. Яагаад гэхээр энэ гэхдээ миний бодол. Би зүгээр нөгөө дотроо нөгөө төсөөлөн Тийм бод. Яагаад тэгэхээр 90 хоншоор гэдэг зүйл маань бид нар одоо нөгөө дасгал хийж булчингаа хөгжүүлдэг шүү дээ. Хэр их дасгал хийснээр бидний булчин гоё хэлбэртэй гоё том бол. Тэрнтэй адилхан 90 хоншоор дасгал хийж хөгжил явагддаг. Хөгжиж одоо нөгөө зөв төрхтэй, зөв шүдний игнэтэй гихшин шүдтэй. Одоо нөгөө энэ би түрүү ярьсан энэ нөгөө шүдний ном гэж яриад байгаа шүү дээ. Энэ маань дасгал хийж ингээ хөгждөг. Яагаад бид нэр хүүхдийг нөгөө эрзэн тоглоом зажлуул, хазуул, юм мэдүүл гэдэг ингээд дасгал хийлгэж байна гэсэн. Юнгууд тухайн одоо бидний эмээ өвгөнөр бол нөгөө тэр дасгалыг аягүй сайд нөгөө гүзээ ингээл зажлал татаал тийм махаа ингээл байнга зулгаж идээд ааруулаа идээд тэр дасгалыг хүүхэд байхасаа маш сайн хийсэн учраас бат бүх бөгөөд зөв шүтдээсэн. Хэлбэртэй зөв шүттэй. А тэнгууд одооны хүүхдүүдийг бага наснаас нь ахуулаад бүх юмыг мэдсэрдэл бүх юм зөөлхөн бүх юм ингээл зургуулгаж ордог. Ердөөсөө юм хазах үйл хийлгэх болсон. Тэнгууд нөгөө энэ шүд сууж байгаа ном маань нөгөө дасгал хийж тэлэх хэвээр юм маань дасгал хийхгүй учраас тэлэхгүй. Тэгээд нөгөө том шүднүүд маань ингээ багшралтаж тийм аль болохоороо л ингээл далийн мөрөг тамаагүй цаанаа ороод янз бүр болоод шүү дээ. Тэгээл нөгөөдөг чинь аппарат зүгээр. Тий, одоо л аппаратгүй хүүхэд бараг байх. Амар хэцүү болсон байна шүү дээ. За. Баднаа чи бидний нөгөө бас ярилцах цаг маань ингээд бас дуусахд өгч байна. Айгүй хэцүү. Ингээд ерөөс ингээд энэ бүхнийг базаад бид нар ингээд шүдний та одоо орж ирэхтэл хэлжсэн шүү дээ. Ерөөсөө бид нар нэг дор ярих боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр бид нар энийг цуврал байдлаар явуулъя. Тэ? Одоо баднаа амчтайгаа хамтраад хүүхдийн шүд хийж өгье. Бид нар өнөөдөр зөвхөн сойсон талаар ярьсараа цаг боллоо. Бид нар ингээд баг худалчунд тэрийгэж барахгүй дуусахгүй шинэ хүрээд ирсэн байна шүү дээ. Гэтэл энэ төр байгаа сэдв дахиад цааш нь явахаар байна. Тэгээ энэ тэн дээр бид нар ойлголтоор хатуу мэдчих хэвээр байна. Зөөлөн юмыг баг идэх юм байна гэдгийг ойлголоо тийм. Тэгээд дараачийн дугаартаа хэдүүлээ энэ талаарх мэдээллийг бас үлдээвэл яасан юм бэ тийм. Тэгэхгүй цаг маа дуусчаад тэндээс тэглээд байна. Тийм манай найруулагч анхааруулаад тах шүү. Тэгээ ер нь бол манай яг нэвтрүүлгийн хувьд бол нөгөө нэг ард түмэнд анхан шатны ойлголтуудыг өгөхийг хичээдэг. Цаашаа үзэгчд маань бол өөрсдөө сайн судлах хэрэгтэй. За бүр судлыг гэвэл одоо ялангуяа шүдний талаар ингээд хүүхдийн шүдийн эрүүл мэндийн талаар бол манай эмчтэр өчөөд өөрсдөө сэтгэл гаргаад очих хэрэгтэй байхгүй тий. Энэ дэр бүгдийг ярьсангүй штэ гэж бас нэг талаа ойлгож болохгүй тий. За тэгэхээр ингээд цуврал болгоод сэдвээр нь цаашаа яваа да. Тэгээд ер нь бол тэгжээд одоо тэгээ багтахгүй харин тий. Хоёлаа ярилцж чадна хүүхдүүд тэрнээ тэрэгээд явчих дөхөө. Тий. Гэтэ өнөөдөр бол хүмүүс маань зөв угаах техникээ ойлгочлоо. За амны эрүүл мэндийг буруу арчилснаас болоод одоо цаашлаа зөвхөн шүдээр тогтохгүй цаашлаад хүний бие идэх ямар өвчлөлтөөр байдаг вэ гэдгийг ойлгочлаа Тэр тийм. нэр нь юу лээ? Одоо мартчихв. Пи винжи би мартсан шүү дээ. За дуусгая. За хэлэхэд айгүй төвөгтэй нэртэй. За тэгээд эмчтэй хүрэлцэн ирсэнд баярлалаа. За одоо манай үзэгчд бол эндээс нь хүлээлт үүссэн байгаа ах мэдээж хэрэг. За яг энэ мундаг эмч маань ирсэн байгаа дээр өшөө яриулмаар байна гэж хүсэж байгаа ах. Тэгэхээр бид нар цуврал болоод энэ дугааруудаа явуулахар шийдлээ. Дараагийн дугаар дээр илүү би одоо үзүүлчих. Одоо хүн бас үзэж те эмчилгээ онцлогоог нь хийж шүдний бас зөвлөмжүүдийг өшөө үргэлжлүүлж ярья. Нэг нэвтрүүлгээд хүрэлцэхгүй байна. Яг нэвтрүүлгийг өндөрлөх үү? Тэгээ та. За тэгээ те. Бадам баярлалаа. Тэгээд энэ толгой дотор байгаа тэр нүр их мэдээллийг чи бид нар нэг жинхэнэ хагас дутууг нь амслаа. Тэгээд дараа нь дахин энэ олон гол мэдээллүүдийг бүгдийг бас мэдмээр байна. Тэгээд юуны өмнө хүрэлж ирсэнд баярлалаа. Монголчуудад энэ гол мэдээллийг түгээж байгаа. Бас соён гэгэрүүлэх хүмүүнлэгийн ажил гэдэг олон чухал зүйлийг манай Бадмаа маань хийж явж байгаа мундаг сайхан бүсгүй юмч байгаа шүү. Тэгээд дараа нэг үедээ бас тухтай ирүүлээд бас уулзтай тий. За тийм ман эцэг эхчүүд бас ерөн шүдээ үзүүлэх хүмүүс бас зорж очоорой тий. За ингээ үзэгчтэй Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлахаар Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран бэлтгэн хүргэдэг Ая ток шоуны маань
цоо шинэхэн дугаар маань ингээд өндөрлөж байна. За энэ удаагийн дугаарт бол одоо шүдний эрүүл мэндийн талаар үзлээ. Тэгээд дараагийн шинэхэн дугаараар хамтдаа уулзцгаая. Баярлалаа. За баяртай.